та. Ястай гоё яана тий. Ингэж ажиллаж байгаад нэг өдөр амар нэг зүүдэлсэнгүй шүү. Ямар тий. Та хэд мэдсэн үү? Юу өдөө нөгөө тав суран чинь эрт дуусчихсан. Модны захад очсон ганцаараа юм яриад тах юм. Би тэ Сэмэрхэн чагнаадсан чи юу гэсэн гэж? Хөхөө. Би ер нь цаашдаа хэд наслахлоо гэсэн чи нөгөө хөхөө нь дуугаа байж ижсэн гүк гэсэн штэ. Амар зүүж шуунаас насаа асуугаад би одоо лаваа гарахаар өрөвдөд ах юм аа. Ямар нэг юм болцохойг үрхий зайл. Ямар балаа юм бэ? Хөөе. Амарлан ирсэн юм чи өглөө унтмаар байх юм аа. Харин Хөөе одоо унтуулахгүй. Хөөе бүсгүүчүүдээ бүгдөө хараа. Сумын төдөр ирсэн юм чи өнөөдөр сайхан сумын төв ороод бүжгэнд ороо сайхан залуучууд танилцээ л та. Яана тийм үү? Ямар хэцүү юм бэ? Тийм бэ. Сумын төв явъя гэж хэлээ л да яадгийг. Тэгээл та. Та нар нэг хээр гадаа гарч ирсэн байна. Нэг цогтой хэмэртэй байгаад өгзөө иртгэн босоож энэ хой модод очоод энэ шуу муунаас нас масаа асуудгүй мүү та нар? Тэр хойтлын өндөр модон дээр байгаа хөхөө айгүй удаан донгож шүү. Нас масаа асуугаад гэмгүү гэж хэлье. За хой нөхөд минь юм шилжүүлж болдог бол нэг шилжүүлчмээр байна. Яасан. За яах вэ? Шилжүүлсэн гэж бодчих. Өглөө би та нарын насыг асуулаа. Тэгсэн хөхөө гүггүйгээд алга болчихсон шүү заа юу. За ирэх жил болгоомжтой байгаараа. Ундрмаа хаавна. Бурмаа хаавна. Бурмаагийн нөхөр хаавна. За нөхөд минь. Тэгээд нэг ой модонд эзгүй хээр ирсэн юм шиг талын нэг тараад бити алга болоод байгаараа. Нэг дор алтайхан төвдрөө байж бай. Тэр урд чинь ер нь юу болоо та нар одоо энэ. Уулын мод хэргаар ичж байгаа юм шиг юм болох юм а та нар. Манайхаа. Гүн чи яаваа энэ. Яана манайхаа баларсан. Гүн чи хоргоо шавжин татгуулчаагүй. Үгүй. Би нөгөө өглөө эрт тусаад голын дагуу байгаа хогийг цэвэрлээд явсан штэ. За. Тэгсэн чинь нөгөө явсаар байгаа сумын төв рүү очих чинь андуураад. Хин чамайг тийшээ яв гэсэн Харин тийм ээ. Тэгсэн чинь сумын төвийн залуучууд нь морьтой намайг хөөгөөд эхлээд намайг гарснаа. Оо энэ ямар гоё цэцэг вэ гэд малгай авснаа. Оо цэцэг биш хүүхэн байна гэд намайг хөөцөө. Тэр. Би бүр тэднэрт нь баригдсан. Тэгээ баахан морьтой залуучууд намайг тойроо зогсон ташуур ойрцсон. Би тэгээ уучлаарай залуучуудаа би та нараас нэг юм гуйн гэсэн байхгүй юу. За тэгэхээр уучлаарай. Танай ээж чинь ч юм уу, эгч чинь ч юм уу хээр ганцаараа ингэ явж байхад нь танихгүй залуучууд ирээд айдгаад байвал эвгүй үстэй гэд би тэгсэн. Зөв. Тэгсэн чинь нэг залуу бодож бодчихсон. Манай ээж их хоёр чам шиг ингэж нүцгэж шатдаг хээр ганцаараа явахгүй заа юу гэх хөөцөө. За тий. Энэ ч бас үг шүү. Үг. Угаасаа эдгээр залуучууд нь заа юу хотоос ирсэн хүүхнүүдийг үзэж чаддаггүй гэж байна. За тий. Гэтэл эдний байж байгааг хараач. Ёстой нөө нүцгэн шалдан чардагнаад байж байгаа аахгүй эднэр аа. Одоо тэгэл баахан залуучууд ороод ирнэ одоо тэгэл. Та нар ерөөсөө юу яа? Бурмаагийн нөхөр битээ ирээ хувцсуунараас хамт чимжээгээд өмсөөд нэг эрэгтэй дүр төрхтэй болоод ирээ. Яг үнэ. Болно зүсээ хувьдгаад нэг юм хөөмөөгөр бүр сахад махад зурж агаад харахад нэг эр төрхтэй болоод ирнэ шүү заа юу. Тэрээ хурдаарай. Үгүй яах вэ? Янз бүрийн улсууд ирэхэд ядад нэг бараа сүртэй баахан олон ирчүүд байгаа юм шиг л бай да. Яг үнэ. Чи ямар юмаа хийж өглөө бос тийшээ явдаг байна. Харин тийм ээ энэ ажилтаа л гай байхгүй юу? Үгүй тэгсэн чи би тэгтээ гараас нь гараад мултраа зүгтаасан. Тэгэл гүйсэн чи амар удаан гүгэд авахгүй юу? Тэгэхээр дөрөв үлээ тавьчихсан чинь мамар хурдан тавьдаг биш үү? Дөрөв үлээ дөө. Тийм ээ. Тэгэл бис ингээд амар хурдан тавьчихсан чинь голын ирэг дээр нэг хоёр хүүхэн байжснаа. Хүй энэ нөгөө алдарт байж Эрдэнэтийн халиу азрах мөн үү? Гэт өнгөрсөн. Хэст сунжигч. Тийм ээ. Тэгээд түш би харин нохоо гайхаад идэг гэсэн байхгүй юу? Яагаад нэг тавихаараа хил мэлээ унжуулаа сүртэй гэж бодсон чинь нэрээ дөрөв өдлөд хурдан тавихаар хил өөр ирэхгүй ингээ гараад ингээ тавих юм байна. Аргагүй гуамард бүрчөний удам мөн дээ. Харин тийм ээ. Гүн чи одоо тэгээд маашаага бүр хурж ирээд энд байгаа гэдгээ бараг заагаад өгсөн үү? Тэгсэн. Би тэгтээ сумын төвөөс гараад 10 км гараад тасарсан. Одоо тэгээд уул мөрөөр чи мөшгөл энд хүрээд ирсэн. Тийм ээ, миний тоосыг хараад ирж байгаа. Одоо яах вэ? За би чамаас салахгүй шүү. Заа юу. Юу ярьж байгаа юм бэ чи? Надаас харин холхон бай. Гүй чи ирэх үе юм байгаа үсттэй. Ир хүнээс цаашгүй. Ямар өөдгүй юм бэ чи? Янз бүрийн юм болоод энэ улсууд хүрээд ирэх юм бол би зүгээр чамаас хурдан тавгүй шүү аа. Чиш нэрээ сунж өгөх байх та. Одоо яах вэ? За юу яа? Чи ингэ ерөөсөө тэр бурмаагийн нөхөр дээр очиж байжээ. Цаадах чинь овоо дөрөв ирсэг байлаа. Яг үнэ. Бурмаагийн нөхрийн хажуунаас бити холдороо. Наашаага бити байн гүүгээд агараа зүгээр тэндэл байж ярьж зүгээр аа. Манай бурмааг ер нь яаж тоос юм бол гэмээр ирвэлээ шүү цаадах чарн бүр. Хей бурмаагийн байж байгаагээ. Ур чинжингөө юм уугаад байсан энэ хар. Яа. Өчтөр дээр арай хитрхи уучжээ.
Тэгэхгүй яах Агаар вэ? тэрлээ гэж фянаг ундаагаар даруулаад сүултээ фянагоор даруулаад байсан юм уу хайш. Толгой молгой ёстой гизүү байна. Манай өвгнийг харав уу? За өвгөн чинь яах вэ? Тэр булгар усаахаар явсан юм шиг. Хөөш. За Цаагуур чинь. миний мөгшин дээр гой залуу байгаа үстэй Чамаар яаж тоосон юм бол гэдмээр юм За байна. бурхан цаанаасаа гайгүйг нэг тимтэй тимийн гайгуудаа суулгадгийг. Чи нэг жоо Би нэг тимэд юм байгаа үстэй. Сүртэй битээ хүний алдаан дээр ажиллаж байж зүгээр. За яах вэ? Одоо тэр тоглоом хийхдээ мантаа байна. Яагаа вэ? Хаан чинь баахан залуучууд наашаа ирж явна гинэ хөө. Аль энэ сумын уу? Тийм. За гол дээр надтай таарсан тэд нар ч ундрмаа харчаад цэцгээ жимсээ гэд араас нь орилоод байлээ. За тэгсэн гэж. Тий намайг харснаа энд нэг цэцэг байна гэсэн. Хадгаа байна гинэ намайг. Хадгаа. Тий. Тэгэхээр би юугнээ дүүнрээгээ төхөөд очиж чи царван байна гинэ. Хэвээ царван ямар амттай үзүүлнэ тэд нарт би заяа. За чи яах вэ? Тэгээд хадгаа царунгараа дуудуулаад болж юм байна. Нөгөө хэд охид хүүхнүүдий чи яах вэ гэж. Зүгээр юундээ хайд юм бэ? Тэгээ яасан Би тэд. ямар ч гэсэн эрэгтэй хүн болоодохыг явуулчлаа. Харахад бараа сүртэй. Нэг зөндөө олон харчуул ирцэн Баригд шившиг болвоо. Баригд За, шившиг. гайгүй. Боо ирчүүд байна гэд айгуул олуулаа ирэн шүү айгуул. Хей! Захаасаа. Гэхдээ нэг эрэгтэй хүн болоодох гэхээр ингээд энэ хүүхнүүдийн дуулам сүрэн жамт дарах шиг юм болох юм аа. За тавг сүрэнгой уул шугамндан болох юм бол наадмуу дулам сүрэн чинь эмэгтэй хүн юм байгаа юм шүү дээ. Оо шогмонта баригдөө. Баригд. Бити юм яриарай. Баригдөө. Яа. Авгар. За яаж ийн? Өнөө нэг хүүхэлдэйн киноны урам цайс гэдэг нэг баатар байдаг шиг юм байна. Яна. Ой нэргүү бэ. Ямар байна? Ардгсан сонгон шиг царайтай юм болсон байна. Хаашаа чимтэй хөрхи. Үзүүлсэн харандаа шиг. Ийм ирчүүдийг одоо дагуулж явах уу яах вэ? Отгоо ирж байна. Яа. Найзуудаа. Яста хамаг юм тавдаа тэнэгтэж байна. Йоо, энэ дашуур хүртэл томдчих юм аа. Энэ одоо дашууруу. Дашуур. Яана энийг нөгөө үедээ алдаж алуулах үедээ хөөш. Гайгүй байгаа хөөе. Яана одоо энийг ямар ирэх юм бэ хөөе. Ой. Энийг ямар ирэх юм бэ? Зүгээр яах вэ? Ос та нар бид хоёрыг ихнэр нөхөргээ боддоо. Нэг төмсний улаан цэцэг 5 салаатаа яваад байгаа мó хайш. Цаашаа бай. Хүн гутаагаа зүгээр та нар бол нэрэ яшгил бай шүү. Хөөе, гурмаа. Та нар зүгээр. Огч шүү та нар зүгээр. Энэ хараач гутлан дотроо хөлн нэргээд байж тээ нэг. Яана. Гайгүй байгаа. Зүгээр. Олон хүүхнүүд дагуулж явснаас бас нэг бараа сүрэн ингээд ир төрхтэй юм дагуулж явсан зүгээр юм байна. За сумын төв рүү яваад ир яах вэ? Бодгоомжтой яваарэ. Зүгээр. Яана. Гөгшөө. Миний мөвгөө хаана байна өөш. Өвгөө. Босоороо миний гөгшөө. Арай их унтж байна гөгшөө. Өвгөө. Шажигна дуурмаар юм аа. Гөгшөө. Миний мөвгөө хайччихва. Өвгөө босоороо үд боллоо хой. Гөгшөө. Энэ одоо очоод ирмээр юм аа. Энэ хайччихва хөөш. Гөгшөө. Өчигдөр ч одоо хайччихва хой. Өнөөдөр гал тогооны ээлжтэй ш ундраа гуруулаа хөөш. Бурмагчээ. Би энд байна. Усаваа явж байгаа мó. Наанаас нэг хүнтэй өргөсчөөд аваад ирээч тээ. Одоохоо. Би өвгнээ хайгаад байна энд. За одоохоо. Гөгшөө. Уучлаарай. Энд таныг дэше гаргаад өгөөч. Миний гөгшөө. За одоохоо очлоо. Өвгөө. Өвгөө. Манай өвгөө хайччихваа нэ. Нөхрий чи одоо ирлээ. Годын ирэх дээр ганцаархнаа юм бодоо сууж байна. Югайж байгаа юм. За тоглосон.
Миний Ван Симбро. Цагаан уулзцгийн яг эндээд байж байлаа. За миний өгшин ус мусын нэг гал малын асаач өгөөд туслаад байж вэ. Би яваад нэг чамд нэг уух юм аваад ирье. За наа халуун байж тээ өнөөдөр тий. За ундрмаа чи нөхөртөө үлдлээ шүү чи. За. Айтайхан байгаарай чи зүгээр. Зүгээрээ. Чамайг манайхан зүгээр дали ягаан гэдэг учиртай шүү бас. Далбилцаад байваа. Ван Симбро. Байж энд байж. Усын сайханд хүлээд өгчих мэдвэ. Өнөөдөр хоёулаа илтгэн амарнаа. Өчтөр зүгээр хүн онтолохгүй заваагаа зүгээр. Бурмагш чамд ямар амар хайртай юм бэ? Хөөе. Чи нэрээ өчтөр жоохон пив уучаад ямар амар бүжгэлдэг юм бэ? Нэг харсан ч ястай шпагат суугаад яваад ирсэн шүү. Хөөх! Ямар амар ширэн бор орж ийнө. Хамаг хувцас нь орчлоо. Хүүе чи ямар чирэг юм бэ? Бороо ороод хувцас нь ороод орчих ингэ цагсаад ах юм. Яана за. Оо! Зүгээрээ бурмаа их шарчих үедээ баярлалаа. Ямар хатамжтай юм бэ? Ийм залууд дурддаггүй яах юм бэ? Хүш. Чи н орчихноо. Би чиний бичээгийг авсан чи майханд орчих. Хувцас чинь орчихноо. Нана бэж би яах вэ? Чи нороод байж. За би ч гэсэн орлоо. Ямар ширүүн бор орж байна. Хоёулаа бүр нарчлаа. Тайзан дээр байгаа шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? За би цамцаа тайлах юм. Чи цамцаа тайлахгүй мó нарцсан байж тээ. Үгүй яах. Би нөө их нэртэйгээ цуг тоглолт үзэж байгаа байхгүй. Зүгээрээ али би тайлаад өгье. Үгүй яах юм бэ? За. Хөөх! Ямар гоё цээжтэй юм бэ? Би зүгээр төмөр өргөдөг юм уу? Тийм үү. Тэгвэл булчингаа чангал да. За яах юм бэ? Хөөх! За солол да. Ямар мундаг юм бэ? Өмдөө тайлчих өмд чинь орцсон байж тээ. Үгүй яах юм бэ? Манай ихнэр тэнд үзэж байгаа шүү дээ. Зүгээрээ али би тайлаад өгье. Үгүй яах би зэрэгтлийн хүмүүс чи инээгээд байгаа юм шүү. Зүгээрээ али. Яах хэрэггүй л дээ. Яах юм бэ? За. Хүй. Энэ бурмаа ихчийг танаа ихнэр муу юм уу? Биш. Боёо байл шүү дээ. Юу? Бурмаа ихч энэ манай нөхөр гэж гүгээд исэн шүү дээ. Биш. Би танихгүй. Манай ихнэр нөө зэрэгтэл сууж байгаа. Хүй. Би өөрөө чи нэг үнсчгөө. Яах юм бэ? Хүнтэй харж байгаа шүү дээ. Зүгээрээ нэг л үнсэндэх үү? За хурдан үсэр. Болооч. Би бүр ундраад хилээдэс ягаарваа далбилцваа гэдэг чинь. Ёстон тэр арайчтэй нэр. Ундрмаа чи болооч чи яаж байгаа юм бэ чи? Чи ямар өөдгүй юм бэ чи? Бүр нэг зүүн совын татаад исэн юм аа нэр. Ундраа. Чи яаж байгаа юм бэ чи? Гараад ир чи наашаа. Гараад ир чи. Яаж байгаа юм бэ ундраа чи? Би яагаад ч би чамд хэлсэн шүү дээ тий. Уурлаггүй дээр одоо яваарай. Яваарай. Гараад иртээ. Гараад ирээ. Миний хөшөө гараад ир. Инээцэн гарч ирж шүү дээ. За бас аргагүй. Ийм хүүхнүүдээс хол явах хэрэгтэй. Харин өөдөөс нь тэмцээд би тэндээс хараад илаа. Амьдралаа ханийгаа аваад үлдлээ штэ. Болоо. Ямар гоё юм. Яна чон үлээд эхлэв үгүй юу? Чи намайг чоноос харин хамгаална үсттэй. Уул заяа. Хамгаалах хүнтэй наагураа тэр дээлсүүд ундрмаагаа ид зүгээр. За миний хажаар нь өөрийгөө амьдралаа аваад үлдлээ. За баярлалаа. Ингээд бидэнтэй хамтар тоглосон үзэгчтэй шинэ үе продакшны зүгээс бэлэг гардуулъя. Энэ хүү Юр бусын хамт Монфреш Juice-ийг энэ хүү Багдад цэцгийн хамт манай хамгийн сүүлд гаргасан мөнхийн бүтээл VCD манай хамгийн сүүлд тоглосон 2 жүжигээ эмгтгээд ном болгосон байгаа. Энэ хүү номыг танд бэлгэлж байна. За тэгэхээр энэ хүү залуугийн маань гэр бүлийн хүн найз охин цуг явж исэн бол бити буруугаар ойлгоорой. Хойно майхан дотор манай жүжигчин сүрэлт маань орлон тоглосон юм аа. Сүрэлт
Баярлалаа танд. Хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баяртай. Баяртай. Ядаж толгоогоороо баяртай гэд. За. Тэр цуг яваа бүсгүй энэ залууг хайрлж яваарай. Үнэхээр түшигтэй, тулгатай, дэвчээртэй хүний хань вэ шүү. Та хоёрт аз жаргалыг хүсье. Баяртай. Азтан болсон залуудаа хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгэхээр энэ удаагийн тоглолтод манай хамт олон бас нэлээд олон үзэгчийг баярлуулъя гэж бодсон. Тэгээд одоо миний зүгээс манай залуу уран бүтээлчдийн өмнөөс бас нэг 5 залууд BCD-гээ бэлгэлэх гэсэн юм аа. Бэлэг авах хүсэлтэй 5 залуу үед гараа өрөхгүй юу? 5 залууд бэлэг өгөх гэсэн. За манай охтууд бууга 5 залуу гаргаад ирэхгүй юу? Энэ удаагийн тоглолтод бас нэлээд олон үзэгчдийг баярлуулъя гэж бодлоо. Одоо нэг 5 залууд бэлэг өгчмөр байна. Манай шинэ үе продакшн ер нь тоглолт болгон дээрээ үзэгчтэйгээ хамтарч номер хийж үзэгчтэй баярлуулдаг байгаа. За эхний залуу маань эндээс гарч ирж байгаа шиг байна. Нэг дахь залуу маань эндээс гараад ирлээ. За 5 залууд бэлэг өгье. Бэлэг авах дургүй хүн гэж бол байхгүй бах. 5 залууд бэлэг өгөх гэсэн. За 2 дахь залуу маань энд гараад ирлээ. За 3 дахь залуу маань энд гараад ирлээ. За 4 дахь залуу маань эндээс гарч ирж байна. За 5 дахь залуу маань эндээс гараад ирлээ. За тэгэхээр үзэгчтэй тайзан дээр гарч ирсэн 5 залуудаа баяр үргээд нэг сайхан алгадашъя. За тэгэхээр одоо би энэ 5 залуудаа бэлэг өгнө. Гэхдээ бэлгийг зөв зүгээр өгөхгүй. Манай уламжлал ус нэг бяцхан өрсөлдөөн байгаа. Энэ өрсөлдөөнд ялсан хүн бусдаасаа илүү шагналтай. Гэхдээ тавуулаа шагналтай байгаа. Энэ юу вэ гэвэл манай уламжлал усан бүжгийн тэмцээн байгаамаа. За тэгэхээр залуучуудаа нэгэн тайзан дээр гараад ирсэн. Одоо бие барих юм байхгүй. Найс нөхчий харж байна. Энэ олон үзэгчид харж байна. Авьяас чадвар бүх зүйлээ даашлаад бүжигдэх хэрэгтэй. Айнууд маань нэлээд богинохон явна. Хамгийн сүүлд үзэгчдийнхээ алгадашилтаар дүн гаргана. Ингээд хамгийн ихний бүжиг шогшоо. Хархан нүдтэй нутгийн хөөрхөн бүсгүй яхоо. Харсаар суугаа чамда таслаа. Усийнхаа цэцэгнээс ургасан гимээр. Өрөн гоцогцос орчлондол чичи. Оюу хүн бодолт минь дандаа хүрвчиг. Очиг чи хол байд. Баярлаа. За үнэхээр цоглог 5 залуу гараад ирсэн байна. Хамгийн гол нь бие биенээсээ ялгарх хэрэгтэй байна. Ялгарч иж ялагч болох хэрэгтэй байгаа. Ингээд дараагийн бүжиг ламбада. За баярлалаа. Залуучууд маань ер нь ойролцоо оноотой явж байна. Одоо бие биенээсээ ялгарх хэрэгтэй байна. Ламбада бүжгийг ер нь 5 залуу баг дэгэлцсэн юм шиг бүжгэлж байна. Ингээд дараагийн бүжиг Алдарт Жаламхар. Баярлалаа. Сайн ингээ би хараад байсан чи ардын хувьсгалын бүх насны мөр толилдод оролцож байгаа юм шиг харагдчихээр. Азарган дунд дааг дахиж явна. Гэхдээ адуу гэдэг маань үнэхээр хиймартай юмтай. 5 залуу маань ч гэсэн тайзан дээр үнэхээр хиймартай байна. Ингээ тавханд амжилт хүсье. Дараагийн бүжиг Хунтнуур. Баярлалаа. Үнэхээр цоглог залуучууд гараад ирсэн байна. Сая ингээ залуучуудаа харсан Алдарт Никитон хамтлагийн хос хонгийн дөл санаанд орж байна. Зарим нэг нь энд буудуулаад унжаах шиг байна. Би уул нь хүн шууг хайр дурлалаа их үн чимтэн гэж боддог. Тэгсэн хажуудаа эмэгтэй унтаа мөртлөө өөр хон руу хараад бүжиглээ. За залуучуудаа амжилт хүсье. Дараагийн бүжиг Twist Rock and Roll. Twist бүгдээрээ бүжиглэцгээе. Twist бүгдээрээ бүжиглэцгээе. Oh yeah! Twist бүгдээрээ бүжиглэцгээе. Twist
бүгдээрээ бүжгэлгээ баярлаа. За баярлаа. Одоо залуучуудаа хамгийн сүүлчийн бүжиг энэ дээр хичээх хэрэгтэй. Энэ клипэн дээр нь эмэгтэй хүмүүс хувцас тайлд юм байлээ. Энэ удаа залуучууд маань тайлж болно. Намайг дагаад зинг. За баярлаа. За энэ үрээ зогсохгүй тайзнаас нэлээд олон нүцгэн хүн буух юм шиг байна. Залуучууд өнөс би бинийг хараад тайлаад байна яа. Саяга хараад байсан сурах юм их байна. Тэр өмдөө яагаад цамцаа яагаад байсан. Баярлаа. Одоо ингэ та бүхний алгадаштай дүн гарan би ихнээс нь дуудъя. Хамгийн ихний бас туулын хост алгадаши. Баярлаа. Нэргүүгийн хост алгадаши. Баярлаа. Отгоогийн хост алгадаши. Баярлаа. Алдармаагийн хост алгадаши. Баярлаа. Мөнхгэрлийн хост алгадаши. Баярлаа. Ингээ санал нэгтэйгээр отгоогийн хост ялгарч үлдлээ. Баяр үргийн үзэгчтэй. За залуучуудаа байж гараа та бүхэнд манай мөнхийн бүтээл VC-ийг нөхөө гал улаан сарнааны хамт та бүхэнд бэлгэлж байна. Та бүхний цаашдын ажил өндрөөс өндөр амжилт хүсье. За ингээд ялагч болсон залуудаа манай шинэ продакшны зүгээс энэхүү Юр бусын хамт Монфреш Juice-ийг танд бэлгэлж байна. Аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа танд. Баярлалаа иргэн мөнд үзэгчтэй. Манай тоглолт үргэлжилж байна. Ясах гоё юм байна. Ингэж ажиллаж байгаад нэг өдөр амарна зүүдэлсэнгүй шүү. Ямар тийш та хэд мэдсэн үү? Юу өдөө нөгөө тавх сүрэн чинь их дуусчихсан. Модын захад очсон ганцаараа юм яриад тах. Би тэ Сэмэрхэн чагнаадсэн чи юу гэсэн гэж? Хөхөө. Би ер нь цаашдаа хэд наслахлоо гэсэн чи нөгөө хөхөө нь дугаа байж ижсэн гүг гэсэн штэ. Амар зүүж шуунаас насаа асуугаад би одоо лаваа гаргахаар өрөвдөд ах юм аа. Ямар Үгүй тэгсэн чи би тэгтээ гараас нь гараад мултраа зүгтаасан. Тэгэл гүйсэн чи амар удаан гүгэд авахгүй юу? Тэгэхээр 4 үлээ давхсан чийсэн мангар хурдан давхдаг биш шүү. 4 үлээ дөө. Тийм ээ. Тэгэл бисна ингэж амар хурдан давхчихсан чинь голын ирэг дээр нэг 2 хүүхэн байжсэн. Хүй энэ нөгөө алдарт байж Эрдэнэтийн халиу азрах мөн үү? Гэт өнгөрсөн. Хээст сунжигч. Тийм ээ. Тэгээд түш би харин нохоо гайхаад идэг гэсэн байхгүй юу? Яагаад нэг тавихаараа хил мэлээ унжуулаа сүртэй гэж бодсон чинь нэрээ 4 өдрөд хурдан тавихаар хил өөр ирэхгүй ингээ гараад ингээ тавих юм байна. Аргагүй гуамард бүрчөний удам мөн дээ. Харин тийм ээ. Гүн чи одоо тэгээд маашаага бүр хурд ирээд энд байгаа гэдгээ бараг заагаад өгсөн үү? Тэгсэн. Би тэгтээ сумын төвөөс гараад 10 км гараад тасарсан. Одоо тэгээд уул мөрөөр чи мөшгөл энд хүрээд ирсэн. Тийм ээ, миний тоосыг хараад ирсэн. За нөхөд минь. Тэгээд нэг ой модонд эзгүүхээр ирсэн юм шиг талын нэг тараал бити алга болоод байгаарай. Нэг дор алтайхан төвдрөө байж бай. Тэр урд чинь ер нь юу болоо та нар одоо энэ. Уулын мод хэргаа ичж байгаа юм шиг юм болох юм а та нар. Манайхаа. Гүн чи яаваа энэ гэж. Яна манайхаа баларсан. Гүн чи хоргоо шавжин татгуулчаагүй үү? Үгүй. Би нөгөө өглөө их тусаад голын дагуу байгаа хогийг цэвэрлээд явсан штэ. Тэгсэн чинь нөгөө явсаар байгаа сумын төв рүү н очих чинь андуураад. Хин чамайг тийшээ яв гэсэн юм чи. Тийм ээ. Тэгсэн чинь сумын төвийн залуучууд нь морьтой намайг хөөгөөд эхлээд намайг харснаа. Оо энэ ямар гоё цэцэг вэ гэд малгай авснаа. Оо цэцэг биш хүүхэн байна гэд намайг хөөцөө. Тэр. Би бүр тэднэрт нь баригдсан. Тэгээ баахан морьтой залуучууд намайг тойроо зогсон ташуур ойрсон. Би тэгээ уучлаарай залуучуудаа би та нараас нэг юм гуйн гэсэн байхгүй юу? За тэгэхээр уучлаарай. Танай ээж чинь ч юм уу, эгч чинь ч юм уу, хээр ганцаараа ингээ явж байхад нь танихгүй залуучууд ирээд айдгаад байвал эвгүй үстэй гэд би тэгсэн. Зөв. Тэгсэн чинь нэг залуу бодож бодчихсон. Манай ээж их хоёр чам шиг ингэж нүцгэн шатдаг хээр ганцаараа явахгүй заа юу гэх хөөцөө. За тий. Энэ ч бас үг шүү, үг. Угаасаа эдгээр залуучууд нь заяа хотоос ирсэн хүүхнүүдийг үзэж чаддгүй гэж байна. За тий. Гэтэл эдний байж байгааг хараач. Ястаа нөө нүцгэн шатан чардагнаа л байж байгаа аахгүй эднэр аа.
Одоо тэгэл баахан залуучууд ороод ирнэ одоо тэгэл. Та нар ерөөсөө юу яа? Бурмагийн нөхөр бит хоёрын хувц сунараас хамт чимжээгээд өмсөөд нэг эрэгтэй дүр төрхтэй болоод ирээ. Яг үнэ. Болно. Зүсээ хувьдгаад нэг юм хөөмөөгөр бүр сахад махад зурж агаад харахад нэг эр төрхтэй болоод ирнэ шүү заа юу. Тэрээ хурдаарай. Уу яах вэ? Янз бүрийн улсууд ирэхэд ядад нэг бараа сүртэй баахан олон ирчүүд байгаа юм шиг л бай да. Яг үнэ. Чи ямар юмаа хийж өглөө бос тийшээ явдаг Харин байна. тийм ээ, энэ ажилтай л гай байхгүй юу? Нэг юм болчгоотыг үргэлж зайлаа. Ямар балаа юм бэ? Үгүй амралтанд ирсэн юм чи өглөө унтмаар байх юм аа. Харин Товгоо одоо унтуулахгүй. Хөөе бүсгүүчүүдээ бүгдээр хараа. Сумын өдөр ирсэн юм чи өнөөдөр сайхан сумитуу ороод бүжгэнд ороо сайхан залуучууд танилцээ л та. Яана тийм үү? Ямар хэцүү юм бэ? Тийм бэ. Сумын төв яваа гэж хэлээ л да яадгийг. Тэгээл та. Та нар нэг хээр гадаа гарч ирсэн байна. Нэг цогтой хэмэртэй байгаад өгзөө иртгэн босооч. Энэ хой модод очоод энэ шоу муунаас нас масаа асуудгүй мó та нар. Тэр хойтлын өндөр модон дээр байгаа хөхөө ус айгүй удаан донгож шүү. Нас масаа асуугаад гэмгүү гэж хэлье. За хой нөхөд минь юм шилжүүлж болдог бол нэг шилжүүлчмээр байна. Яасан? За яах вэ? Шилжүүлсэн гэж бодчих. Өглөө би та нарын насыг асуулаа. Тэгсэн хөхөө гүггүйгээд алга болцсон шүү заа юу. За эргэжид болгоомжтой байгаараа. Ундрмаа хаваа. Бурмаа хаваа. Бурмаагийн нөхөр хаваа.